Ухамсар гэдэг нь сүнсийг даган оршихуйн олон төрөл төвшөнд тэлж байдаг нууцлаг бөгөөд хүчрхэг бүтэц юм. Энэ нь нэг талаас амьдралын түүх, туршлага, мэдрэмж, бодлын санахой, нөгөө талаас оршихуйн мөн чанар болох сүнсний хөгжлийн хамтрагч, чиглүүлэгч нь болдог. Ухамсар ердөөл ухаан эсвэл бодол биш, харин ажигч, нам гүм орших, чимээгүй дотоод хүч юм. Ухамсар нь сүнс хөгжих үйл явцтай хамтаар орших явцдаа өөрөө тэлдэг. Энэ нь нэг ёсны санах хоймод ажиллагаатай бөгөөд амьдарч буй орчин, бүтээл, харилцаа, мэдрэмж, сэтгэл хөдлөл зэргийг өөртөө хадгалснаар тэлж байдаг. Амьдралын явцад торимтлуулсан мэдлэг, мэдрэмж, туршлагуудыг зэгцлэн хадгалж, дараа дараагийн туултанд хэрэглэх боломж олгодог мэдээллийн нэгдсэн төв юм. Ухамсар мэдрэмжээр суурилдаг учраас түүнийг ойлгож, мэдэрч тэлэх нь хувь хүн бүрийн өөрийн дотоод хөгжлийн үндэс болдог. Хэрэв ухамсар сүнсгүй байвал тэлэлт явагдах боловч хөгжил үүсэхгүй. Харин сүнс ухамсарыг тээж явснаар л замнал ахиц дэвшил бий болдог. Тиймээс сүнс хаанч очсон ухамсар заавал хамт орших учиртай. Энэ нь их усрын зохион байгуулсан, бүтээгдсэн зүй тогтол юм. Бүх амьд бие ухамсартай байдаг ч тэдгээр сүнс оршихгүй тохиолдол бий. Жишээ нь байгальд хурамал, бичил биетүүд. Тэдний ухамсар нь оршихуйн зохион байгуулалтанд оролцож зөвхөн нэг удаа амьд үлдэх зорилготой байдаг бөгөөд тэлэлт шаардлагагүй. Тэд бусдын төлөө байгалийн зохицлыг хангахад оршихоор бүтээгдсэн. Миний амьдралын төрхөөс хүүх хүртэлх нэг зэглийг нэг туулалт гэж үзвэл ухаан туулалт бүр ухамсар татгалагдаж дараагийн зам зайлшгүй чухал санамж болон үлддэг. Хэрэв тухайн амьдралын туршлага туулалтаа дуусгалгүйгээр зогссон бол ухамсар үнийг дахин давтах замаар гүйцээх үйл явц руу орно. Энэ бол ухамсарын тогтвортой тэлэлтийн суурь зарчим юм. Бидний орших гаригууд олон янзын хэмжээст орон зайд байрладаг бөгөөд энэ нь ухамсарын хөгжлийн түвшинд шууд нөлөөлдөг. Хэмжээс доошлох тусам амьдрал хөнгөн энгийн болж тэлэлт амархан байдаг бол өндөрсөх тусам орчны сорилт, бүтээл, харилцааны төв нэмэгдэж ухамсарын өсөлт илүү төвөгтэй болдог. Гэхдээ энэ нь ухамсарын тэлэлтийн сорилт үнцнийг улам гүнзгий болгодог. Хамгийн таатай, үр дүнтэй тэлэлт хийх боломжтой орчин бол 3-аас 9 хэмжээстэй хамаарах гаригууд юм. Эдгээр гаригууд нь ухамсар сүнс хоёуланг сорих, хөгжүүлэх, тэлэх боломжийг хамгийн сайн бүрдүүлсэн байдаг. Тэдний зарим нь олон хэмжээс давхархтай байдаг нь илүү өргөн сонголт, нөхцөл боломжийг бий болгодог. Энэ нь нэг гарагт хэд хэдэн хэмжээс зэрэгцэн оршихыг хэлж байгаа юм. Хүн төрөлхтний амьдарч буй энэ гариг нь хамгийн олон хэмжээс давхархтай, хамгийн өргөн сорилт, уруу таталт, нөхцөл бүхий нарийн төвөгтэй амьдралтай. Энэ л учраас маш олон ухамсарт оршинлууд манай гарагт туулалт хийхийг эрмэлздэг. Бит болон бит бос оршихуйн уруу таталт, нөхцөл байдлуудыг даван туулах нь өөрөө ухамсарын хамгийн өндөр сорилт юм. Ухамсар нь хүний дотор төрсэн цагаас нь өөхөх хүртэл оршихдоо бүх ой санамжийг шүүмжлэлгүйгээр хадгалдаг. Энэ нь сүнсийг заалж, өнгөрсөн туршлага дээр үндэслэн ирээдүйг чиглүүлэх үндсэн удирдагч. Тэр өнгөрсөн гэж мэддэг, ирээдүйг чардаг, чимээгүй ажигч юм. Харин бидний ил ухаан бол бодлоор дүүрэн байдаг ба үйл ажиллагааг төлөвлөж, удирдах боддог бол ухамсар нь бодлого оршиж чадах мэдрэмжийн төв юм. Бяцлаглалын үед ухаан намжиж, ухамсар тодорхойлдог нь энэ хоёрын ялгааг боддоор мэдрэх боломжийг олгодог. Мөн ухамсар нь хүний дотоод хандлагаа шалтгаалж итгэл алддаг. Ямар үед вэ гэвэл хэрэв хүний хүсэл зорилго үнэнч тууштай бус материалын хэрэглээний чанартай байвал ухамсар итгэлээ алддаг. Харин чин зүрхнээсээ талархаж ухамсартай гар ажигч гэрхаагаар альваад ханддаг бол ухамсар улам бүр гүн гүнзгий хурдан ажиллаж эхэлнэ. Ухамсарын хүч буй хариуг бясалгал, зүуд, дотоод мэдрэмжээр дамжуулан хүлээн авах боломжтой. Гэхдээ энэ нь та хэрэг төвчээртэй, итгэлтэй, сэтгэлээсээ хүсэх хандлагатай байж чадах вэ гэдгээс хамаарна. Тиймээс хэрэв та ухамсартайгаа холбогдож, мэдэрч, мэдээллүүдийг авч чиглүүлэгдэж чадвал таны амьдрал илүү хөнгөн, амар болох болно. Энэ арга ухааныг цааш судлахыг хүсвэл хамтын ухамсар Facebook пэйжээр холбогдно.